Сайн бацгаана уу? Уран шуугаас сургалтын үеийн багш Тамлан байна. За энэ удаагийн бичлэгээрээ бүгдээрээ зохиомжлон найруулсан Цэ Санжаа Жамцын залхуу өрөв тас найруулгыг хамтдаа цэжлэгээ. Багшийнхаа дуу хоолойны өнгө болон үйл хөдлөл царайны хувирлыг ажиглаад дурайгаад уншаарай. За ингээд залхуу өрөв тас. Өвлийн урт шөнө өвч биеийн бэрч өрөв тас шувуу дарахта өөрийн оронтой болъё. Яг л маргааш гэхэд ясан гэрээ барья гэж үнэн зүрхнээсээ хүсэж үүр цайхыг л хүлээжээ. Маргааш өглөө болж мандах нар гарахад азар дулаан болж амтэн бүхэн баясгад өрөв тас шувуу нисэж өндөр ууланд гараад өргөө гэрээ барих өнөөх бодлоо мартчихжээ. Тараах шөнө нь болоход дарахын ихээр даарч яг л маргааш заавал ясан гэрээ барья гэж үнэн зүрхнээсээ хүсэж үүр цайхыг л хүлээсэн ч өглөө дөнгөж болмогц өнөөх бодлоо мартчихжээ. Шүн болгон бодсоор шүлэг нойрондоо шийдсээр бүтэн өвөл өнгөрөхөд бүц юмч байсан бэ. Дарахын ихээр дарч дагчхийн ихээр дагжиж хад чулуу бараацсаар хайр өвлийг баржээ. Хад чулуунд хадгалтай нь биш, хайр чулуунд тавилтай нь биш. Өндгөө гарахаас өмнө үүр засаж авъя гэж өрөв тас бас л бодож гинэ. Өнөөдөр ч яах вэ? Маргааш болно. Маргааш өдөр л яг л хий гэж маш тодорхой болцож гин. Өдөр шөнө ээлжилсээр өрөв тас шувуу хойшлуулсаар өндгөө гарах болоход үүр гэргүй байжээ. Энэ жилч өнгөрлөө. Ирэх жил заавал гэж өрөв тас шувуу шийджээ. Өчнөө удаа боджээ. Дараах жилдэд дандаа л ингэдэг байжээ. Олон жил өнгөрөхөд огт өөрчилсөн юмгүй гинэ. Даанч залхуугаасаа болж даарсаар л явна гин шүү. Өөрийн гих оронгүй. Өндгөө хийх үүргүй. Өдийг хүртэл тэгээд өрөв тас шувуу амьдарч байна. За, ийм нэгэн залхуу өрөв тасын тухай адил явдалтай найруулгыг хамтдаа цэжиллээ. Ингээд дараагийн бичлэгээр дахин уулзлаа. Түр баяртай. Амжилт хүсье.